Шудраг усын хонгил гэж ямар хүн бүтээн байгуулалт, барилга байгууламж байдаг юм гэж ирээд л асуугаад байсан. Дог царайтаач таг битүүний гишүүн би. Манай хөтөлбөр түүний асуултанд хариулт өгсөн. За тэгвэл бас дахин нэг хариулт болохоос хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Гэвч өнөө гишүүн маань энэ жишээг ойлгохгүй байх магадлал өндөр тул түүнд бас л тайлбарлаж өгье. Монгол Улсын ерөнхий сайд Ухнагийн өрсөх аль өнгөрсөн оны 11-р сарын 19-ний өдөр үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын их хурлын дарга Мегамби инх болтон 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулах гишүүдийн хүсэлтийг гацаасан үндсэн хууль зөрчсөн хэмээн үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Харин үндсэн хуулийн цэц түүний хүсэлтийг хүлээн аваад өнөөдөр яг нэг сар болж байгаа хэдий ч ахин 30 хоногоор сунгажээ. Учир нь үндсэн хуулийн цэцээс Мэя инквалтыг хууль зөрчсөнийг тогтоожих юм бол түүнийг өчиггүйгээр огцруулах үндсэлтэй юм байна. Ийм учраас цаг оч харгаа хэрэглээд сугацааг нь сунгасан болж таарах биз. Бацаандан болоод бусад гишүүдийн хэлснээр үндсэн хуулийн цэцийн дарга од баярын сайн ах нь өнөөдөр огцор хөдрөө хүлээн аргацааж буй Мэя инквалт өгөөд дорнодын засаг дарга байхаас нь татан авчирч үндсэн хуулийн цэц рүү гартал нь дэмжсэн юм гин билээ. За одоо тэгээд нийгэм төсөөлөгдөж байна уу гишүүнэ? Үүнийг л манан бүлэглээд хэлээд байгаа юм. Түүнийг л шудраг усын хонгил гэж нэрлээд байгаа юм. Албан тушаал аль байдаг юмараа барьцаалагдсан сайх нарын торсон сүлжээний хамгийн тод жишээ нь өнөөдрийн үндсэн хуулийн цэц болж харагдаж байна. Болж игэл хүчингү болох болохгүй бол гацаагаад зогсоо гэсэн зарчим энэ хонголд үйлчилдэг. Үүний хамгийн сонгодог жишээ нь үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зүгээр л нэг мө зөвлөмж би түүний ноорог дээр өөр юм битсэн байгаа шүү хэмээн даналцах Мэя инквалт юм шүү дээ. Ийм л байна да гишүүнхэн минь. Ойлгохгүй юм байвал асуугаарай. Чадлаараа хэлж тайлбарлаж өгөмж.